Сайн байцгаана уу үзэгчдээ. ТV телевизээс бэлтгэн хүргэж байгаа Сэтгэлд гал байхад нэвтрүүлгийн маань анхны дугаар эхлэж байна гэж нэвтрүүлгээ эхлүүлж байсан тэр цагаас хойш өнөөдөр яг 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Сурлага хөдөлмөрөөрөө өөртөө сайхан ирээдүйг бүтээж байгаа хүүхэд залуучуудыг санснаар болоогүй амьдралын нурчаанд шүд зуун тэмцэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэрхшээл дундаж боломж байдгийг харуулж амжилтын эзэн болсон хүмүүсийг бид энэ нэвтрүүлгийнхээ зочноор урьдгаа. Тэдний амьдралд тулгарсан бэрхшээлийг туулсан замнална. Тэдэнтэй адил нөхцөлд байгаа хүмүүст өөртөө итгэх итгэлийн хүчийг өгөөсэй гэж хүсэхдээ бид энэхүү нэвтрүүлгийн бэлтгэн хүргэдэг юм аа. Энэ зорилго маань ч хэрхэн биелэж байгаа тухай бид улс тунхагласны баяраар бэлтгэн хүргэсэн нэвтрүүлгээрээ үзүүлж байсан. Нэвтрүүлгийнхээ 1 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа өнөөдрийнхөө дугаараар бид Сэтгэлд гал байхад нэвтрүүлгийнхээ 6 дахь цувралын зочин Цолмон охинтой иргэн уулзаж нэвтрүүлгийн дараа түүний амьдралд нь гарсан өөрчлөлтүүдийн талаар үзүүлэх гэж байна. Төрсөн аав нь алаг үрсээ орхин Америк ханиасаа салан одоход ээжийнхээ сэтгэлд нар болж эгчийнхээ сэтгэлд хань болон үлдсэн Цолмон охин тэднийгэн хамгийн ихээр сэргээж өгдөг ганц хүн нь байлаа. Сүгэлгэр модод навчсаар уйлсан намрын тэрнэг орой. Ээж нь ажилласаа ирэхэд орон дээрээ хэвтэж байсан охин найтаж унаад ахиж босож чадахгүй байгаагаан хэлснээр тэд эмчэд хандсан байна. Харамсалтай нь ангаах ухаан, нугасны хавдартай, тархины наалданг нь хорт хавдрын төвшөнд хүрсэн гэж онцлон Цолмонг ахиж хөл дээрээ босох нь битгий хэл амьд явах цөөхөн хоног байгааг хэлжээ. Барьдаг барайч, үздэг үзмэрч, оншилдог эмч гээд тэдэнд яваагүй газар байхгүй. Охины бие өдөр ирэх тусам муудаж, үе тэнгийнхэнтэйгэн хамт суралцах боломжгүй боллоо. Хэдийгээр Цолмонгийн маань хөлн бүрэн мэдээгээ алдсан ч гитар тоглож сурах, шүрэн эдлэл хийх гээд зав тун муутай байдаг байсан тухай бид өмнөх нэвтрүүлгээрээ үзүүлж байсан. Ээжийнхэн хичээлдэг амин энергийн бясалгал Рекигээр өөрөө ч бас хичээллэж үр дүнд нь тэр хөл дээрээ бас чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа бидэнд хэлж туршиж үзүүлэхээс татгалзаагүй юм. Өнгөч чинь яг миний гар ингэ явж байгаа шүү дээ тий. Тэнгүүч чинь ааврын дотор чинь ингээ гараа явуулж байгаа байхгүй юу. Тэгмээ яг энэнгөр ингээд нэг юм зүгээр минийс байдаг нөө эсвэл яг ингээд хөдлөд байгаа юм шиг санагдав. Яг тийм нөгөө хөдөлгөөд нөгөө сэрэлзээд нэг иржигнээд нэг тиймэрхүү ингээд салхи яваад байгаа юм шиг яг энэ хэсгэн тий. Яг хурж байгаа юм шиг гэдэг. Энэ бясалгалаар хичээллэж эхэлснээс хойш биеийн байдал нь докторжиж эмчийн анхааруулж байсан хугацаа аль хэдийн өнгөрсөн болохоор түүнд итгэл найдвар илүүтэй ихээр төрж өмнөхөөсөө ч илүүтэй эмнэлэгт хандах боллоо. Түүнд эмчээс асуудаг ганц л асуулт байсан нь эмчээ би одоо идэггүй гэдэг асуулт байлаа. Эмчээ одоо би идэхгүй би алхдаг болох уу гэсэн чинь. Алхдаг болох уу гэсэн чинь. Үгүй чи алхахгүй. Одоо яг л ингэ хоёроо. Харин чи юм байгаа даа азтай гэж тооцогчлжсэн. Би чамайг ерөөсөө одоо өөрийг чинь байгаа байдлаас чинь харахад ерөөсөө би ийм хүнд гэж ерөөсөө бодоогүй. Тэр үед нэвтрүүлгийнхээ зургийг авч яхад Цолмонгийн маань биеийн байдал нь тийм ч сайн байгаагүй юм. Яг тэр гитартай эсгийн зургийг авахд гар нь ойр ойрхон татаж жоохон хүндрэл учирч байсан. Тэгээ манай багийнхан энэ эсгийн зургийг авах болио гэхэд Цолмон маань би жоохон амарчих юм бол энэ эсгийг авахул чаднаа. Тэгээд бүгдээрээ жоохон амарчгаа дахиад нэг хийгээ үзэдэхүү гэж биднээс гуйж байсан. Манай зургийн багийнхны зарим нэгнийх нь сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байсан юм. Нэвтрүүлгийн зураг дуусахад Цолмон маань биднэрт ингэж хэлжсэн юм аа. Би дараа та нартай уулзахдаа ямар ч байсан би хөл дээрээ босчихсан байна гэд инээмсэглээ биднийг үдэж байсан. Энэ үеэс хойш 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Одоо ингээд Цолмонтойгоо бүгдээрээ эргээд уулзъя.
тэр үед нөгөө миний гар мэдээ алдаад байгаа гэж иржсэн л дээ. Тэр тал дээр бол ерөөхдөө бол зүгээр болсон. Тэгээд манай ээж бүр ингээл тагнаас зурж байгаа. За миний охин уршаа орё. Тэгээд ихэндээ ингээл өсрөөл ингээл явдаг байсан. Тэгэл өсрөөл ингээл чаашнаа явал өрөөрөө очил. Тэгэл дараагийн өдрөөс нь ингээл хөлөө юу яатаа ухраад ингээд ухарч ингээд явдаг байгаа л. Ухраараа хөлөө зүгэл. Тэг хөлөө өвдгөөл нуглахгүй л тий. Тэгээд ухраал ингээд явж яснаа. Тэгээ дараагийн 2 3 хоногийн дараагаас эргээд банадлага хоолыг ингээд зүгөдөлж чадахгүй урагшнаагаа. Тэгтээ бас л өвдөг нугалахгүй. Тэгэл зөөгөөл ингээд нэгээр нь зөөгөөл урагшнаа гэхэл яга. Би алхдаг болчлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэл алхдаг болчлаа гэдэг чинь дараад нь ингээд яасан чи оо яг алхдаг гэсэн зүггүй л хэлсэн биш тэг хийж байгаа байхгүй. Миний хувьд бол тэр хөлөө зүүжнээс амар том алхам байхгүй тэр чи хүн бараг л гүйж байгаа үнтэй дүүцхээр тийм байсан байхгүй. Үсээс ингээд цасараа л ингээд би гадаа гараад ингээд өөрийнхөө хөлөөрөө би гიშгээд алхахыг хүсдэг. Тэгээд л одоо ингээд найзуудтайгаа инээлтэд хүүхийг айгүй хүсдэг байхгүй. Ямар ч сан тэр мөрөөдөл биелнэ. Би цас орох юм бол яг одоо энэ жил алхдаггүй маг гэхэд дараа жил ч гэсэн одоо биш тий. Ягаад нас залуу байна тий. Тиймээ цалман. Чиний өмнө аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлэх ирээдүйн чин цаг хугацаа хүлээж байна. Өвлийн сэвсгэр цасан дээр мөрөөн гаргах хүсэл чинь биелэх өдөрч бид үзэгчдийнхээ хамт чамтай цуг байх болно. Харин чи залуу насаараа гайхуулж завл гарвал инээж яваарай. Урд нь бид нэр гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж найз нөхөдтэйгөө хаяад нэг уулздаг. Цалман охинтой уулзаж байсан бол өнөөдөр бид Mobicom корпорацийн лавлах утасны үйлчилгээний зөвлөх цалмантай уулзсан юм. Mobicom-ийн одоо тийм академиа ажилд орох хүсэл бүглэж гэдэг манай юу хэлжсэн аахгүй нэг гişүн. Тэгээ би очиод анкад бүглчээд би имлэг төвччихэл гараал эргээд ясан чинь чи тэнцэн байна чи хүрээд ирээрэй гэд. Тэгээд би тэнцэн ачаа сургалтанд нь суугаад 14 оны сургалтанд нь суугаад тэгээ бичсэн чинь яавал яг нэг их хурцсан. Чамайг ингээ зурагтаар анхаарад гэдгсэн аахгүй. Тэнгүүдэл энэ нэг тэр өнцөртэй охин зурагтаар гараад байсан. Тэр охиныг яаж яж агаад энэ ажилдаа авчихсан их юутай охин байлээ штэ. Их одоо эрт хүчтэй охин байсан. Тэр охиныг ажилд авчмаар энэ тэр телевиз рүү ярьж байгаа чамаагүй тэгээд юу яагаад олоод авчихсан гэ. Тэгжсэн чи харин нэгсэн чи нөгөө сургалтанд нь өөрөө суудсан явж исэн биз дээ. Тэгээд ирж ирсэн. Тэр ярианаас нь би ерөөдөө ирч хүч аваад баярлаад ингээд намайг хүн тэгэж ирж исэн биз дээ гэж бодоод би бас ирч хүч авч исэн тэр хүнээс нь. Ингээл ажилтаа болчихвол би ингээл тэр ажлынхаа төлөө ингээд яванда бас юу ажил хийсэн гэд хөлс хөдөлмөр аванда гэдэг айгүй гэсэн яц. Тэгээ би ажилд ороод яг нэг удаагүй байгаа л та. 8 цагаас гараад очивол такси яриад арил руугаа очиад нэмсэглэл хүн болгоо нэгээл сайн уу гэж мэдлэл тэр болох нь айгүй гой санагддаг. Тэгэл өөрөө би өөрийнхөө төлөө ингээд зоригтой амьдарч шүү би ингээд ажил хийж шүү гэсэндээ тэрэн дээр би айгүй гурам авч ажил дээр айгүй ирч хүчтэй ажилтдаг. Цалмангийн хувьд бол ер нь бид нар одоо урьдчилаад ер нь сургалт зохион байгуулдаг л та. Сарын сургалтанд хамруулдаг. За тэрэн дундаас бол хамгийн амархан яг ажлын байртайгаа дассан хамгийн итвэхтэй тэгээд хамгийн түрүүнд одоо ингээд гэрээгээ байгуулад ажиллах болцлыг хангасан манай одоо шилдэг ажилтан. Ажилд явснаас хойш бол ерөөхдөө айгүйх гардаг болсон. Орж ирээл юм хийчингүүдээ за ээж би тэгээ дэлгүүр яваад ирээ. За ээж би тэгээ найзтайгаа олцчихэд ирээ гэл орж гараал өмнө нь болохоор нэг гарах юм бол орхоо мэдхгүй. Нэг орох юм бол гарахаа мэдхгүй. Тэгэл бараг 7 хоног шахуу бараг гарахгүй ч яах вэ гардаг гэсэн. Өвл болж гадаа халтаргаа гулгаа ихсэж байгаа болохоор цалман маань одоо тэр бүр ганцаараа ажилдаа яваад байх нь хүндрэлтэй төдийгүй тэрэгцэртэй хүний хувьд биеийнх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Энэ бүхнийг бодолцсон Mobicom корпорац цалманд маань гэрээсээ ажиллаа хийх бүхий л боломжоор хангаж өгснийг нь харахад талархах сэтгэл төрж байсан юм. Мессенжерээр харьцдаг ч юм уу тий. Гэтэ юу намайг
мэднэ. Тэр өдөртэй гэдгийг мэднэ. Тийш явчаад ир яа би чи надад туслаач яа гэд. Тэрнээс өөр гоохон болцдоггүй. Тэгээд гуйсан чинь тэр надад уучлаарай. Намайг уучлаар. Би яг элен долонгоо ярья. Юу яах? Би одоо ингээ гадуур яг тэр өдөртэй хүн тэр түрээд явна гэдэг надад амар эвгүй байна. Олны нүдэнд яг танаа орцсон долоо уулзч болох юм. Тэрнээс бол би ер нь бол олны нүдэн дээр чамайг түрээд явж чадахгүй. Надад бол амар эвгүй байна гэдчихсэн. Тэгэхээр айлгууд үүдээ ингээл өдрүүдийг хамтдаа зуулгадаа тэгэж хэлэхээр надад амар эвгүй санагдсан. Яагаад ч тэгснэ. Гэхдээ би тэр хүнийг ерөөсөө үзээ ядаагүй л дээ. Нэвтрүүлгийн дараа цолмон маань од гэрэл гэдэг сайн найзтай болсноо бидэнд хэлж найз дээрээ хамтдаа очихыг биднээс хүслээ. Уйтгарлах цагт нь инээлгэж, шантрах үед нь урам өгч, баярлах мөчт нь хамтдаа байдаг хамгийн сайн найзуудынх нь нэг од гэрэл болсон болохоор найздаа жижигхэн сюрприз болгон сарнай цэцэг бодолтож авлаа. Замын эсрэг талд найзынх нь ажил байдаг болохоор зам гаргаж өгөхөн гуйж нилээд удаан зогссны эцэст нэг сайхан сэтгэлтэй ах таарч зам гаргаж өгөхөөр боллоо. Харин даанч эцэст нь нэг иймэрхүү юм болж ирлээ. Биднийг сандран очиход цолмон зам гаргаж өгсөн ахад баярлаа гэж хэлээд бидний рүү гайхаж харснаа. Эн чин дандаа тохиолддог юм уу гэд нэг их тоосон шинжгүй найзынхаа ажил руу төрүүлж явлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуур чөлөөтэй явах боломжоор хангах нь засварлагдхаа мартагдсан энэ замын хашлахтай яг адилхан юм даа гэж бодож явах хооронд бид найзынх нь ажлын гадаа ирсэн байлаа. Зургатаар анхудчихсан байхгүй. Тэгээд энэ хүнтэй уулзсан шинэ гэж бодоо явчихсан. Тээнүүдэр ингээл би гарцсан яах гад явжлаад нэг ажил гарах яах зал ихчтэйгээ зүг ингээд явчихсан чинь яамаа бол нэг хажуугаар нэг охин ингээл өнгөрсөн чинь яг бүр зөрчсөн ингээд л жоохон гарын бидлэг хавцсан тэгээ явжаа цамаа таарсан байхгүй. Нөгөө охин түүцэн дээр хацсан л юм авч ирсэн гинт уучлаарай чи нөгөө телевизээр гарч ирсэн охин мөн үү гэсэн байхгүй. Тийм ингээд тэгсэн чинь би харин тийм чамааг үтсэн ингээл нэг. Тийм үү гэл тэгсэн чинь нөгөө яаснаа л үеиндээ ууцтай нэг юм байрч ингээл хурж ирсэн. Мэ дотроо захиа агаар шүү гэл. Надад тэгэж өгчээ. Тэнгүүд айгүй ягаад ч мичээж байгаа юм шиг надад санагдал. Тэгэл надад бүр тэрэгт нь айгүйхгүй ингээл сэтгэл төрөл. Юу 60 дугаар шин би тэрийг харчаад найзууд нөгөө гадаа нь ингээл цоотой уулзаж яжаад тэр хүн чинь манай хойно ажлын хойно юм биш тэгээ. Тэгэл ер нь уулзтал явж ирсэн. Ямар сони юм би танах руу явъя. Хаана гэдэг юм болоо ямар ч гэсэн айл болгоно хаалгадаг ч заасан олондоо гэж болоод тэгээд над дээр ингээд ирж исэн гэсэн. Тэгсэн чинь гадаа гинт тааралтай чинь. Тэгэл гэртээ ороод нөгөө захиаг ингээд уншсан байхгүй. Тэгээ уншсан чинь одоо би чамайг ингээд нэвтрүүлгээр харсан. Манай ээж дээр ингээд уншсан. Манай ээж чамайг ингээд хараад ингээд уйлж исэн. Гэ тиймэрхүү ингээд өдр бичсэн. Тэгээд захиан дээр тиймэрхүү бичээ. Тэгээд доторх нь ингээд харсан чинь одоо чи шүлэг зохиогоорой гэд би чам тэмтэр өглөө. Тэгээд ном уншиж чаарай гэд би чам ном бэлгэлье гэдэг. Тэгээд айгүйх бал мал ингээд нөгөөд нь юм хийгээд өгчихсөн. Би тэгт амар баярлажсэн. Нэг жилийн өмнө штэ тий. Нэг цамаа битүүний ороосны хүнээс тэмдэглэлийн дэвтэр бэлгэнд авч ирсэн гэсэн. Тэгээд би бас яг нэг жилийн дараа битүүний оройн басан тэгээд тэмдэглэлийн дэвтэр гээл ингээл жоохон гарын бэлэг тийм хүмүүст таарчсэн. Тэгэл ер нь амар ингээд нэг цаанаас бүр уулзах хэрэгтэй юм шиг уйлдаатай нэг тийм байж байгаа болчихсон шүү дээ. Ямар нэгэн бүтэхгүй юм байх юм бол ингээл найз дээр очиод Адгаа гэж гараад дууддаг. Тэгэл очиод хүнээрээ ч юм уу дуудаад тэгэл очиод жоохон юм яриа суугаад эсвэл хараад суугаад ч юм уу тий. Тэгээ сууж яснаа. Тэгээ намайг гаргаж өгдөг байхгүй. Эрэхтэй намайг очингууд үнсэн явхаараа дахиад үздэг байхгүй. Тэгмэдэл үзүүлчихэл за ирччээ авчлаа одоо ингээ явчих таа гэж энийг л гараад өгдөг байхгүй. Сая хүртэл би найзтайгаа олчиход ясан чинь за одоо явах бай гэж тэгэл яваад байгаарай гэж. Намайг тэгс тэгэл ерөнхийдөө бол их урам зоригтой өгдөг гэх юм уу тий.
Сэтгэлд гал байхад нэвтрүүлгийн маань цолмонгийн оролцсон дугаар эфирт цацагдсны дараа бидэн дээр хамгийн түрүүнд ирж түүнд оюуны хөрөнгө оруулалт хийх санал тавьсан хүн бол Хаан хуур сургалтын төвийн захирал Батгэрэл байсан юм. Танаа гаргаж нэвтрүүлэг аягүй сайхан нэвтрүүлэг байдаг. Дандаа тэр хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн тийм нэвтрүүлэг учраас би тэрийг үзтээ тэр хүүхд гэртээ өнгөрөх утгыг яах вэ? Амин энергийн бясалгал Рикигээр хичээсний үр дүнд одоо хөлн мэдээ орж байгаа юм байна. Хэдийгээр биеийн байдлаас бол сургууль суралцах боломжгүй болсон ч өөрөө биедээ суралцаар байгаа бөгөөд энэхүү зүтгүүлийг нь үнэлэн Хаан хуур сургуулийн төвийн хамт олон 180 мянган төгрөгийн мэргэжлийн морин хуур болон 720 мянган төгрөгийн өртөө бүхий бүтэн жил суралцах эрхийн хамтаар өнөөдөр гэрт нөөч гард болон өгсөн юм а. Сургуулийн өдрийн амжилт хүсгээд энэ мөрөг ураа бэлгэлж байгаамаа. Тэгж байна. За. Хэдэн оны өмнө ингээд ирэн тэгснээ ингээд чи суралцах уу гэдэг яг асууж байхад миний бүр ингээд сэтгэл догтлол бүр ингээд дотор зүгээр байцаа чадахгүй. За нэг маргааш ирнэ гэсэн гэж бодогдоол. Тэгэл өглөө ингээд босчонгуудал бүр ингээд сэтгэл догтлол бүр ингээд цайгаа чууж чадахгүй. Тэгэл бүрээ хүсж байсан хүсэл мөрөөдөж байсан мөрөөдөл нь биелсэн болохоор цолмон морин хуурын тухай багшаасаа асууж мэдэх зүйл их байлаа. Хурдхан шиг анхны хичээлэн эхэлж морин хуураараа уянгалаг сайхан аянуудыг тоглох юмсан гэж бодож байсан ч харин анхны хичээл нь нумаа зүв барьж сурах баруун гарын барилтаас эхэллээ. Дараа нь баруун гарын үений хөдөлгөөн, сүүлдээ нумаа татаж түлхэх дасгалыг морин хууртайгаа биш харандаатай найзалж хийх хэрэг гарлаа. Эцэст нь зүүн гарны тавилт орж ашгүй нэг хүсэн хүлээсэн морин хуураа барьлаа. Яна би нэг хөл мэдээгүй юм чинь морин ураа авчиж чадхалаа гэлээ ерөөдөө айжс. Тэгэл яангад нөгөө Батгэрэл агш яангадаас болно болно гэж болохгүй хайлаа хөлөө ингээ ойж байгаа л гэж хэлжсэн. Тэгсэн чинь зүгээр нөгөө юу ягаал тэрц дээрээ суугаал нөгөө артал дээрээ юм яа нөгөө шууд ингээ уршаа суун гэдгсэн чинь би уршаа нөгөө юугаа нуруугаа ингээ юу хаж сул байлгах чадахгүй. Тэгсэн тэгээд Батгэрэл агш арталт нь юм хийгээл тэр хийгээ. Хүүхд маань миний өгсөн зохиолоор аягүй хурд авчихсан. Маш урд авсан л да. Тэрэнд би их агцтай битээ илүү эрчимтэй, дайчимтэй явсан. Нот уншиж сурах нь бол нүдэл сурах гэх. Тэгэхээр тэгэхээр харин хичээлийн дараагийн өдрөөс эхлэн нот уншиж сурахаар боллоо. Энэ бол хөгжимчин болж байгаа хүнд хамгийн чухал зүйл. Одоо цолмон маань нот уншиж сурсан болохоор багшигаан байхгүйдэж биедан хичээллэж байх боломжтой боллоо гэсэн үг юм. Дээр нь өөрийнхөө хамгийн дуртай аяны нотыг багшаараа гаргуулсан болохоор одоо тэр үргэлж морин хууртайгаан хамт байдаг боллоо. өөрийнхөө амандаа аялдаг тоглолт ингээд сайхан дуулчих юмсан гэж боддог хүмүүс байдаг. Ер нь хөвчөн тант гэж боддог шүү дээ. А тэр бодлыг морин ууран дээр нь тавиад өгчгөр тэр хүүхд өөртөө баярлдаг, өөрийгөө ялчж байгаа байхгүй. Тэрнээсээ болоод сууц сурдаг. Өөртөө цаг хугацаа гаргаж чаддаг болчдөг. Дараагийн хичээл бол төгөлдөр хууртай нийлж тоглож сурах. Хэрвээ төгөлдөр хууртай нийлээд тоглож сурчих юм бол хойштоо ямар ч хөгжимтэй нийлж тоглоход асуудалгүй боллоо гэсэн үг юм. Батгэрэл багшийн нэг онцлог бол онлоос илүүтэй практикийг чухалчилдаг хүн. Ганцхан аяан тоглож нэг хэвд баригдахаас илүүтэй тэр төрөл бүрийн ая тоглож сурахыг зөвлөж, ирэх бүрийдээ олон янзын нотыг барьж ирнэ. Би анх ингээд хөгжмийг сэтгэлээсээ тоглох хэрэгтэй байдаг.
Сэтгэлээ оруулах хэрэгтэй. Наа чи сэтгэл ороогүй штэ гэж тэгж байгаа юм. Ерөөхдөө тэр нь яагаад би ерөөс мэддэггүйс. Хөгжмөөр сэтгэл гаргалаа гэхээр тэр хөгжмөд яаж мэдрэгддэг юм болоо гэж боддогсэн аахгүй. Тэгээд яг ингээд ерөөхдөө мориор ингээд тоглож байгаа, хөгжим тоглож байгаа ингээд хүмүүсийг харангуй дотор нь орсон ингээд яадаг байхгүй. Тэгээд би өөрөө ингээд тоглож байгааг ингээд сонсонгоо зөвхөн нот дүн гэл нэг до ре ми фа гэл дуурах ч юм уу тий. Тэгэхээр яг одоо хүнд би ээжэд би танд хайртай гэж хэлэхдээ ээжээ би танд хайртай. Гүнгөд ямар ч тийм утгагүй сонсогддог шиг ноцоо зүгээр сэтгэлгүй тоглохоор яг л тэрнтэй адилхан сонсогддог юм бил. Тэгээд би 10 хоног юунд Train Mongolia аялалд ингээд явчихад ирээ. Гэртээ ингээд хурцирсан чинь ингээ мориороо барайл нөөд ингээл дуургасан чинь бүр нэг намааг ингээд санцсан юм шиг бүр тийм дуутай бүр ингээл хөнгөнөөл бүр юу вэ миний мориор чи ингэж дуурдаг байлөө гэж бодож байгаа юм чинь. Тэгээ үнэхээр хүний юмд мориор хооронд л ерөөдөө сэтгэл үнэхээр ордог юм. Гитарын жингэнсэн дуу энд сонсогдхон болж харин оронд нь морин хуурын уянгалаг аялгау өглөөний цэнгэг агаараар дамжин энэ өрөөнөөс гөвөрч цонхноос цонх дамжин үдшийн бүрий хүртэл эгшгэлсээр байна. Тэр аян дээр болохоор яг нэг тоглоол ямууд нэг сэтгэлдээ ингээд нэг бөөлцөн байгаа нэг ингээд задлаад хөөд ингээд гаргачихж байгаа шиг санагддаг байхгүй юу. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батгэрэл багшийн сургалтын нэг онцлог бол удаан хугацаанд суралцсан хүүхдүүдтэйгээ анхлан суралцж байгаа хүүхдүүдэн хамт хичээллэх боломж гаргаж өгдөг явдал юм. Энэ нь хүүхдүүдэд багшаас асууж чадаагүй зүйлсээ нэгнээсээ мэдэж авахд их тустай байдаг гэнэ. Хаан хуур сургалтын төв маань хүүхдийн ордонд ажиллахаас гадна хан уул дүүргийн 15 дугаар сургуульд өөрийн салбар клубыг нээж ажиллуулсан нь хотын төвөөс алслагдсан дүүргүүдийн хүүхдүүдийг морин хуур сурах боломжийг олгосон явдал болсон юм. Батгэрэл багш өнөөдөр цолмонд салбар сургалтынхаа төвийн хүүхдүүдтэй авчирч танилцуулсан нь түүнд шинэ найз нөхөдтэй болохоос гадна шинэ ая тоглож сурах сайхан боломж боллоо. Өнөөдөр цалмантайгаа өргөн уулзахад уйдгаргүй нэг харуулслын нулимс бүхэн өнгөрсөн нэвтрүүлэгтэй хамт түүх болон үлдсэн байна. Түүнд шинэ ажил, шинэ хүсэл мөрөөдөл байна. Энэ бүхнээс хамгийн сайхан нь тэр морин хууран 10хан сарын дотор сурсан гэхэд маш сайн суралцсан байлаа. Намайг ингээд сайн ингээд юу яачихсан сурахчаасаа гэсэн хүсэл тэмүүлэлтэй байхад нь би одоо ингээд муу сураа ингээд өөрийг нь хайхрахгүй ингээд аял Батгэрэл агшсан мөн. Харин би сайн хичээгээд юм уу хийгээд Батгэрэл агшраад одоо сайн тоглож идүүлээд яхад Батгэрэл агшраа ерөнхийдөө баярлах болов гэж бодож байна. Би өөрөөсөө баярлныг бол миний шанаас сайн явах нь би баярлна шүү дээ. Энэ миний ажил үр дүн. Тэгэхээр энэ талаасаа би шанаатай баярлж байгаа шүү. Миний цом бол аюу мундаг сурсан шүү. Тийм учраас би шавьгаа өшөө сайн сураасаа өшөө мундаг тоглож болоосаа гэж би ерөөдөг. Хөгжим бол хүний хэлж гүйцээгүй үгийг гүйцээдгээ гэж ярьдаг шүү дээ. Хаан хуур морин хуурын сургалтын төвийнхэн маань сэтгэлд гал байхад нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж манай нэвтрүүлэгт оролцож байсан бүх хүүхдүүдэд 1 жилийн хугацаанд өнгөө морин хуурын хичээл заахаар болсон юм аа. Сэтгэл гал байх нэвтрүүлэгт оролцож байсан нийт телевизээр гарчсан хүүхдүүдэд би хичээл заавал яа гэм гэж бодож ирсэн шүү. Сэтгэл гал байхад нэвтрүүлгийн нэрэмжт хөргөн хүүхдийн морин хуурын хамтлагч юм уу тийм ийм байгуулсан байхад
сайхан болоо гэж бодож байна л да. Чиний нэвтрүүлгийг үзээд одоо өөртөө ингээд одоо бид нэр одоо ингээд юм ер нь бол ойлгосон гэж хийж байгаа байхгүй юу. Тэгээд чи үнэхээр ингээд дайчин хэвээр ингээд дайчлаад ах хэрэгтэй. Үнэхээр тэгэх юм бол чамаач ч гэсэн хүмүүс хараад урамшина. Чамч ч гэсэн өөрчиж хэрэгтэй гэж хэлчихсэн. Ерөнхийдөө хүмүүсийг тэгж хэлэхээр надад илүү ирч хүч өгч байна. Яаш ч юм өөртөө итгэл ч юм уу те. Ерөнхийдөө тийм байдлаад нэр нь бол илүү давмгай одоо өөртөө айгүйх тийм ирч хүчтэй болол. Чи чаднаа гэд хэлчих юм бол нөгөөдг нь тэр хүний үг одоо өдөржингөө миний чихэнд сонсогдох ч юм уу те. Үгээр хүнийг өхүүлчих болдог, үгээр хүнийг амьдруулчих болдог гэдэг шүү дээ. Бие биендээ урам хайрлах халуун дулаан үгсийг харамгүй хэлж байгаарэ гэсэн үгээр би өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Хэрвээ та манай нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсэх юм бол 99-3 тэг 6 33 дугаарын утсанд холбогдоорой. Ингээд эх 7 хоногт эргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.